Hi. За сайн уцгаа. Бүгдээрэнд нь шинэ оны минь хүргэе. Би одоо ингээд юу яаж вэ? Нэг цагийн дотор манай найз ирнэ. Тэгээ тэр хооронд би яах вэ гэхээр би бас нэгэн Тэмүгээс пакет захиалсан байсан. Тэр маань ирсэн. Тэгээд яг энэ бүргийг өнөөдөр өглөө хүрээд ирсэн. Түүнээс би хүнээ дуусгачаад надад хооронд нь дунд нь 2 цагийн зай байсан байхгүй юу? Тэгээ би ингээд аль нэг хумсаа хийж будах гад хумсны бичлэг хийе гэж бодож ирсэн. Амар хурдан 30-40 минутанд хумснуудаа нааж бэлэн болгочоод тэгээд шууд будалтаа 1 цаг гараа хийчихье гэж бодсаахгүй. Тэгтээ төлөвлөгөөгүйгээр пакет маань ингээ хүрээд ирсэн. Хоёрт би нөгөө багшнуудаа заавал бүгдийг ариутгах хэрэгтэй байсан байна. Нөгөө нэг яг дуусчихсан байна. Нэг л үлдсэн байсан байна. Гэхдээ би өнөөдөр чинь 2 хүн игээд дахиад 2 хүн байх хэрэгтэй байхгүй надад өнөөдөр. Тийм учраас бүх багшнуудаа ингэж ариутгаад тэгээд яг энэ пакетаа задлж unboxing видео хийх л цаг байгаа юм байна. Гэхдээ яах вэ? Ямар тач би юм хийх нэ. Тэгээд энэ unboxing-го хийцгээе. Амар сүртэй. Иймэрхүү юм байна. Тэгээд миний энэ Тэмүгийн пакет 2 хуваагдаж ирж байгаа юм лээ. Нэг нь болохоор энэ, нөгөөх нь болохоор ийм organize хийдэг сав. Гэхдээ би тэрийг юу яасан юм аа? Охиндоо зориулж авсан юм аа. Тэгээ тэр маань бол тэрийг заавал задлах шаардлага байхгүй. Тэр угаасаа манай гэрлээ явах учраас. Тэгэхээр яг зөв пакет нь ирсэн байгаа учраас ингэж бодлоо. За энэ ингэ дундуур нь завсардсан байгаа шүү. Яг бичлэгээ хийчихсэн чинь манай найз хүрээд ирсэн. За хаалгаа гэв. Тэгээд газ найзаагаа машиндангаа юу ачлаа. Тухайн будалтаа бичлэг болгоод хийгээд авцсан. Тэгэхээр өнөөдөр ингээд ер нь бол би баг өнөөдөртөө 2 бичлэг хийчихнэ гэсэн үг байгаа байхгүй. Тэгээ дараалал оруулна уусаа сэдвнөр unboxing руугаа эргээд орцгоё. За. Амар сүртэй. За задлаа. За энийг бол би өмнө нь хэлсэн баха та хэд нэг юу гэж. Тоос ингээд сорж авдаг юм хөрөмж маань байдаг шүү дээ. Тэгээд хумс арилгаж яхад тэрний доор энэ нэмгийн цаасыг нэг ширхгээр тавьдаг. Тэгээ энийг бол угсаа дуусхаас өмнө авчиг гэж үзье. Тэр би хаширсан хүн гэж ер нь хаширсан үнийг хэлдэг. Миний нөгөө нэг юу агаад ариут талын багч хийдэг ийм уут байдаг шүү дээ тий. Энэ уут маань нэг л өдөр дууссан байсныг би мэдсэн. Тэгээ тэр өдөр би баг 4-5 үнэтэй байсан. Тэгээс амар яарад юу салооныхоо орсоос асуусан чинь надад өөр салон зааж өгөөд тэгээ тэнд очих маань найз ажилладаг салон тэгээ чам зарж болно гэх. Тэгээс гүүж очиж тэр өдрөө энэ цааснаас дуун ширхгийг хөдөлж авчихсан байхгүй. Тэгээд тэрнээс улбалаад би энээсээ бүр дахиад баг 100 авсан баха. 200-300 ч авсан уу. Amazon-оос ихтэй тусна авч ирсэн. Гэх мэтчлээ ингээд таширсан болохоор би юма дуусаагүй байхад нь дуусгаас нь өмнө авах нь хамгийн ухаалаг сонголт юм байл шүү. За энэ бол ийм ингийн зүйл. Энэ юу юм болоо гинэ. Энэ нөгөө юу шүү. Задлаа. Нөгөө флашлайт гэдэг шүү дээ. Нөгөө юм хуруу гэрэл хуруу хатагч гэрэл. Тэрийг би тогтооё гэж бодоод энэ тогтоож авсан. Гэхдээ яг тэ хэр дайжгүй юм бэ бүгдээ үзье. Окей. За ингээд эндээ орчиж гин. Тэгээд энэ нь яах юм? Оо! Супер easy. Энэ хараа ингээд. Тэгтээ энэ гол нь ингэж миний гэрэл орох юм уу? Окей. Энд ордог гэрэл худалдаж авах юм шиг байна. За. Яг хөө энийг илүү гэрэл авъя да. Одоо энэ зориулж. За дараагийнх нь юу юм болоо? Бүр хэлбэрийн тавг бас дайжгүй. Гэхдээ би энийг 4 сая хараад шаардлагагүй мэн гэж бодлоо. Гэхдээ ашиглах гэж оролдож үзнэ. За дараагийнх. Том юмудаа хийж авчаад дараа нь юу руу орё тийм үү?
Энэ нөгөө нэг юм захиж үзсэн. Гэхдээ би энийг хэр ашиглах юм. Би одоо ингээд Аку Homes дээр жоохон ингээд юу яаж байгаа хгүй өөрийгөө ингээд try хийж үзэж байгаа хгүй ингээд жоохон ажиллах гэж хичээж үзэж байгаа Аку Homes-ийг жоохон сайн хийх гэж. Тийм болохоор зөв магадгүй энэ надад хэрэгтэй байх гэж бодоод авсан. Түүнээс багшин дээр бол хэрэггүй. Энэ яг хэрэг болж магадгүй. Энэ бол хэрэг бол энийг бол хэрэгж үзье гэж бодсон юм. Тэгэхээр ганцаар ингээд авбал хямдхан байсан. Тэгээ энэгээр нь авахад бас хямдхан. Бараг л адилхан үнэтэй болохоор ингээд авсан. Энэ cute-ийг бол би авсан юм аа. За харъя. So энэ бас амар хөөрхөн байгаа даахгүй яа. Тэгээ би бодолт хийгээд дандаа нарийн багсаар артлынхаа энийг ингэж дүүргэж боддог штеп. Тэгэхэд энэ хооронд ингэж амар хөдлөөд бас урсах гадах магадлал өндөр байдаг учраас ийм бүр хийтэйг авсан байхгүй юу? Хязгаарлаад бас унахгүй шүү дээ. Одоо урсгахгүй гэх юм уу? Тэгээд авсан байх наа. So what is it? Экстра хүү авсан байна. Энэ нэг юм юу гэсэн? Бүнжгэндэггүй хүү. Ойлгож байна тий. Арчхад томсон дээр юм үлдэхгүй. Тий, тиймэрхүү. Энэ хүү авсан байна. Юу байна? Яа. Энэ ерөөсөн миний зорилго заяа. Хараа, миний энэ дуустахгүй юу? Миний энэ металл, миний ингээд энэ миний хоёр дахь хэрэглээ. Тэгээд миний бүр хоёр дахь металл ингээд дууссан. Зөвхөн 5 нь үлдсэн. Тэгээд би энийг худалдаж авахын тулд Temu руу орсон. Тэгэд энийг худалдаж авахын тулд Temu сайт руу орсон юм. Би яг зөвхөн энийг авмаар байсан боловч бонус нь энэ ирсэн. Finally энийг авлаа. За өөр. Том юм да харуулъя даа шүү дээ. Okay, let's see. Ийм юм авсан байна. Би ч амар төмөр авсан биш үстэй. Боже. Энэ нөгөө нэг юу юм бэ хүмүүсээ? Энэ надад ихтэй хэрэгтэй байсан. Ингээд мэдээж энэ бол хэрэггүй. Тэгээд энэ нь ингэдэм билээ. Хуулагдсан за. Хуулагдаад ийм. Тэгээд тэгвэл энэ бас ингээ хуулагдаад бас яа. Тийм билүү дээ. Ямар царим таарагдаад харна би гэж бодлоо ш цаа ихтэй. Окей. За тэгээд энэ хавил руу нь хийх. Энд нь дахиад нэг юм хийх юм байна. За. Pretty. Look at me. За энийг авлаа. Энд 3 ширхэг байгаа. Би том гэж бодсон. Гэхдээ яах вэ? Чам байх тусмаа ийм хумсны ийм юмнуудад илүү гоё байж магадгүй. За энийг яг гоё маргааш ирээд юмслээ. Энийг тавьчих. За next том юм юу байна харъя. Энийг би охиндоо гэж авслаа. Нэ би нэг өөртөө авсан юм. Right? Нарай мини.
Энд ямар нэг юм хийн гэж бодож авсан бэ? Ашиглана энийг ашиглан заяа. Ашиглах болно. What is it? Энийг би нөхөртөө авсан. Энийг ч бодож би нөхөртөө авсан. Манай нөхөр ингээ амар тийм юу? Цэвэрч. Тэгэл нөгөө юм хумаа ингээд ухаад идэг штт. Тэгээд би чи ингэж уудаж яхаар уцаа уух гэдэг. Энийг нөхөртөө авсан. Энийг өгнө. Хардаа ингээд нөгөө утас цэвэрлдэг бүх юм ингээ энэ байгаа. Яа. Утасны нөө цэнэглэж минүүлэгчний давсар цэвэрлдэг. За. Энэ энийг ингэн. Энийг зав гаргаж маргааш ч юм уу за би ингээд product test гэж нэр өгөөд тэгээд ер нь яг одоо ингээд ашиглаж чадахгүй ашиглах одоо боломжгүй байгаа юмудаа тэгж нийтэд ингээд харуулъя заяа. Энэ юу вэ гэхээр энэ зүгээр л нэг тему гэдэг чинь угаасаа л мяа сая ч дээ ер нь бол тэгтээ тэндээс би катай будаг авч үзсэн 5 ширхэгтэй. Тэгээд 5 ширхэг нь өнгө нэг л зэрлэг байсан юм аа. Заяа амар зэрлэг байсан. Бүр үнэн зэрлэг. Тэгээ би окей хэрэг энэ үнэхээр энэ өнгөөрөө гардаг бол нэрээ юр гайхалтай вэ гэж би бодсон. Энэ мурта гинэ. Ийм зүгээр ингэж хүүд онгоох юм болов. Энэ ажиллагаа орох юм байна. За энэ 5 модгийг бүр especially би яг үлдээчи заяа. Яг тэр бигийн 5 өнгийг үнэхээр тест хийж та нарт харуулмаар байна. Бас би өөрөө ингээ амар гоё reactionтэй хармаар байна. Амар гоё ингэж будаад ажиллаж ийн үгүй юу мэдмээр байгаа байхгүй юу. Тэгээ энэ болохоор юу байгаа? Мөн тэр бодогнууд 5 ширхэг байгаа заяа. Гэхдээ нэг ширхгийг тусад нь би захиалсан 6 ч хийж магадгүй шүү. За одоогоор ямар ч тач 5 гараад ирлээ. Өөр том юм юу байна? Энийг авмаар байсан. Энэ бол яг хэрэгтэй байсан. Гэхдээ амар үсэн ундаг хог юм байна. Хараа штэ яа. Энэ бол зүгээр л унаад энэ за. Тэ миний үсний хойх юм уу хайш юм бэ? Гэтэ энэ нэг юм юм одоо таалагдсан юм хэрвээ энэ ингэж үрсэн амар ундаггүй ирсэн бол би энийг үнээр хайрлах байлаа. Яг тэр юм шигүү байгаас бүр юм тоос гарчлаа штт. Энэгээр ингээд ингэж мингэх гээдээс ахгүй одоо яадаг та бид нар нэг металл үрж мөрөхөд те хөнгөн металлыг ингээд арчичмаар байгаа хгүй. За next. Юу вэ? I don't know. Би бол үнийг стоп бодож өөртөө авлаа гэдэг шиг юм авсан байгаа. Шууд энэ нь эвдэрчлээ. Энэ зөөлөвчин юм шиг байна. За яах вэ ч юм уу. За. Энэ хамгийн гол нь энэ дээр ингээ утас тогтооно шүү дээ тий. За энэ тогтох юм болоо тогтчих чинь үү. За ингээ тогтчих шүү дээ. Тэнгууд энэ доор ингээ цэнэглэгдчихнэ. Тэгээ цэнэглэгдэнгээ одоо энэ чинь ингээ цэнэглэгдэнгээ ингээ тогтоод би юм үзэж олно гэсэн шүү дээ. Одоо яа тэгэхээр босоогоор ингээ юмаа цэнэглчээд үзэх амар хэцүү байдаг шүү дээ тий. Тэгээ энийг би хүндээ хэрэглүүлж магадгүй эсвэл аваад харьчих юм болов уу? Хайртаа аваач өгчдөг юм билүү? Битгүй за. Энд үлдэж магадгүй хайрч магадгүй. За энэ дахиад нэг юм бомбор юм байна. Энэ үе юм байна. Би багшнуудаа хариуцдаг штэ. Тэгтээ зөвхөн
дэрийлийн хөшүүга тусна ариутгахгүй бол ингээд амар хэцүү гахгүй юм. Миний ариутгадаг савын нөхсгөр унах гэдэг байхгүй юу. Тэгэхээр энэ амар супер кьют. Энэ дотор би дэрийлнүүдээ хийчих юм билээ. Тэгээд за энд зүгээр дэрийлнийхээ хошуунуудыг хийж угаах юм. Энэ дотор. За. Би яг нэг ингээ хүмүүс зориулаад тий соронзон буюу катай бодолт магнетик бодолт гэж яг юу юм бэ тий бид нар яаж иж ашиглаж болох юм бэ гэдгийг харуулсан тусдаа видео хийх гээд ингээ төрөл төрлийн катай одоо соронзнуудыг би цуглуулсаар байгаа байхгүй юу. Тэгээ миний ихэнх соронзнууд бараг л бүрдсэн. Тэгээд бараг л ингээд бүрдчихэж байгаа юм байна да миний соронзнууд. Надад зөндөө байгаа. Гэхдээ юм байхгүй юмнууд бас байсан. Энэ хараа. Энэ танд байгаа юу? Байгаа юу? За энэ дизайнер би амар гой бодолт хийчих юм бол та хэд байлгаарай. За энэ соронзыг. Гэхдээ би соронзтой бодолт хийж өгөн за. Амар cute астай амар зөвүүн дизайн гарах гэдэг юм санагдаад шууд ингээд зүүр хав хар магнит дээр ингээ маа гэд нааж ингээ боддоо. Тэ нэг юм амар чанартай мэдэгдэж байна надаа. Тэ нэг сугарч муурж унаад идэггүй те мяарад идэггүй юм шиг мэдэгдэж байна. За энийг одоохондоо яг рекламдах бол үе биш. Тэгээд тэр юундаа хий. Тухайн бодолтой хийхдээ гоё бүр илүү гоё харуулъя. За what is it? Амар хүн дахын лак байна. Энэ нөгөө өнгө нээсэн бах та. Бүр жинхэнэ хятад лак авчиж үзлээ. UV тэгээд LED gel polish гинэ. За эхлээс ихсэрчээ. Би шууд тэрнгээр ингэж харуулах. За үзье заа. Амар юм dark ногоо юм байна. Тэгээ надад тэр зураг нь амар гоё байсан болохоор би авсан за. Одоо гэтээ харцгаа шууд цөөрн дээр нь үзчихээ л да. Яад энэ те. Би өөрийгөө өстө дэрэлтчих гээд идэг. Давуу талтай. Сул талтай. За. За энэ ингээ ийм ногоо өнгөө за. За энийг ингэлээ. За эхлээд ямар ч катайг идэвхжүүлэх хэрэгтэй. За энэ өнгөөр явлаа. Ха. Хүү. Яаж үдэж байна? Ямар сайн пигменттэй юм бэ? Oh, look at that. За, одоо тийг ингээ. За, эхлээд ингээ идэвхжүүлж заяа. Oh my goodness. За, ингээ идэвхжчихсэн заяа. Дараад үзье. Энэ. За, бүр ихийг нь дарж үзье заяа. Саб. Зүрх мөрх биш үстэй. Энэ зүрх гаргаж юу? Энэнгээр. За байж. Би чамаа да. Oh my god, би дахиад нэг үзээд та. Яг голтон мэ. Бас арайс зүрх биш юм бэ шүү заа хүмүүсээ. За гэхдээ тэгвэл гандан болохгүй өөрөөр үзье. Энийг үзье. Нэг юм сонирхолтой биш ээ гэж үү? Хара.
Тэгтээ одоо шууд энийг үзье. За битгүү. Одоо ингээд нөгөө будгаа хитрхи удаан бас ингээ гадаа байлгаж байгаа болохоор ингэж जैन. Гэхдээ энэ хятад өнгө таалагдлаа. Би за гэхдээ би гоё биш үү. Шэйжай. За. Энэ бодог нь юм байна. Би харин сансан юм аа. Иймэрхүү яг ийм пигменттэй чика тод өнгө. Одоо энэ амар гоё тод ногоон байгааз. Тэгээд миний энэ авсан тав маань тасархай дарк улаан байх ёстой. Дарк цэнхэр, дарк бор. Тийм юу ч юм ийм тод ингээ нийлээ 6 өнгө байх ёстой байхгүй. Окей, таалагдж байна. Би одоо шууд дараагийнхаа 5 өнгийг зүгээр хизээ туршиж үзэх вэ. Яана хүү хаал боллоо. Нэг арилгах чи түр. Түрч гэж. So. Дараагийнхаа энийг би гэртээ авсан. Байгаа. Энийг тэр утас цэвэрлэх юмтай ингээд аваад харнаа. За өөр энийг би охиндоо авсан. Тэгсэн чинь манай энийг би өмнө захиалсан. Гэхдээ шинэ жилээр манай охинд 1 2 ягаан purple бас байгаа. Тэг ингээ 3 таа болчихсон манай охин. Энийг одоо би өөрөө хэрэглэх юм уу яа вэ? За тэгээ энэ модоо захиалсан. Энэ бол миний ингээд байнгын хэрэглээ. Би хумсны маникюр хийхээс өмнө нэг ширхгийг зөвхөн нэг хүнд ашигладаг. Модороо ингээ махын түлхэж өгдөг байгаа. Энэ бол ингээ байнгын хэрэглээ. За энийг авсан байна. Энийг авсан. За энэ яадаг вэ гэхээр одоо нэг сүүлийн үед арай тренд болоод байгаа. Нөгөө юм color display байдаг шүү дээ. Тийм хумсны бид нар ингээ өнгөнүүдээ ингээ танилцуулаад тавьчихдаг. Тийм хэрнээ. Арай царайлаг, арай ондоо. Ийм тунгалаг. Тэгээд зузаан. Тэгээ энийг нөгөө яаж хэрэглэдэг юм мэднэстэй манайхан тий. Дээр нь буддаггүй, зөвхөн доор нь буддаг. Тийм байгаа. Тэгэхээр энэ дээр бас нөгөө юм гоё шин жели гоё шин өнгөнүүдээ ийм гоё дисплейн дээр бодвол илүү гоё харагдах юм байна гэж бодсон би. Тэгээ авсан байгаа. Энийг бол угаасаа амар ашиглана. Гарцаагүй. За энэ юу вэ? Харцгаая. Энэ нэг соронзыг би маш чанартай юм байна гэд харсан учраас авсан. Яагаад гэвэл би нэг Япон миний нэг дагдаг nail artist ийм их хэрэгжилжсэн баггүй юу? Тэгээд би бүр олдоогүй авсан. Хараа. Зэрлэг чанартай. Энийг ингээ бариад би соронзыг ашиглаж ингээ боддоо. Эндээ нэг хүүхэн цэцэг. Надад цэцэгтэй байгаа. Гэхдээ ийм бариул нь гоё ястай. Чанартай зэрлэг гоё соронзтой боллоо да. Энэ хоёр л үнэхээр чанартай гоё соронз байна. Дуртай шүү. Чанартай юм аа. За авсан. Өөр юу байна? Нэг юм байна. Би бол энийг нөгөө пигмент үрдэг силикон гэж бодож байна. Үгүй энэ бас манай нөхөрт юм байна. Бас юм цэвэрлдэг за. Би нөхөртөө эдрийг авч өгч жоод гоё чихвчээ цэвэрлүүлнэ гэж бодсон. Авчлаа. За. Надад байгаа тэгтээ авчиж гүй байхгүй ч магадгүй. Ийм байна. Тэгтээ энэ юм шиг за харагдаж байгаачлаа энэ саа бол биш. Энэ нэг юм юу? Алтлаг мөнгөлөг ягаан ийм ялтас шиг юмны ийм маш жижиг хэлбэрүүд шүү заяа. Арай ондоо яг саа бол биш шүү. Тэгээ би яг нэг дараа гоё хэрэглэж харуулна. Яг ч юм санаа.
шүс гоожгод ам шиг санагдах юм. Sorry, миний үс юм намайг ингэж муухай арцгаар гэж бодож иж магадгүй. Гэхдээ энэ бол миний үсний байгаа хамгийн гоё хэлбэр шүү надад. Буржилгах дуртай. Гэтэл энэ бол тийм арцгар биш шүү. Надад гоё байгаа шүү л гэж хэлэх гэсэн. За. Дараагийн хоёр юм маань болохоор энэ пигмент байна. Энэ пигментийг за би нөгөө product test гэдэг видеогоор заавал хий. Гэхдээ би тэрийг гоё харуулъя заа. Product test гэдэг. Энэ юм үгүй баг шаардлагагүй юм дөө. Энэ зүгээр юу ахгүй да. Бас юм ялтас саамаа ингээд амар их нунтаг юм холцсон. Тэгээ энийг би юм шингэн гээлтэй хойлоод томсон дээр хэрэж болно. Эсвэл цацаж болно юм саа шиг ялцтай юм аа. За энэ болохоор пигмент байна. Хүмүүсийн пигмент. Ягаасаар энэ надад амар таалагдсан юм шүү. Нэрээ. Look at this. Бас юм ялтас за. Энэ бүр хайрс. Энэ хараа юм болоо. За энэ гурав талтай чийдүр. За. Өөр энэ нэг юм амар том тустай юм бандаг гэсэн. Төмөрөн бандаг шүү. Энэ бас cute. Энэ болохоор зүгээр юм энгийн төмөрөн бас бандаг байсан. 10 кромороч гэж хэлээ. Бараг 3000 төгрөг маань ашиг би авцсан. Энэ болохоор энэ саа. Гэтэ энэ юу? Мейкапанд зориулсан саа гэдэг байгаа аахгүй юу? Тэгээ би энийг зүгээр хумсан дээр өөрч үзмээр санагдаад ягаад ч юм яага болохгүй гэж те мейкап гэ бичлээгээд би хумсан дээр үрчүүл өгчих юм уу тийм байхгүй штэ. Тэгээ ямар ч мейкап гэсэн байна. Тэгээ яг үрч болохгүй гэдэг нь айгүй нунтаг юм байна л да. Амар ширхэгтэй юм байна. Магадгүй болохгүй байх. Гэтэ болохгүй бол өөр дээр хэрэглэж чинь нүдэн дээрээ мейкапны саа гэсэн. Энэ болохоор энэ хоёрыг би нөхөртөө авсан юм байна. Гэхдээ цэвэрлэх гэж би энэ хоёрыг нөхөртөө зүгээр нэг утас юмныхан доор ингэж хийх гэж авсан юм. Цэнэглэгч нь хамгаалах гэж. Энэ болохоор энэ болохоор ийм хүн байна. Бас ийм өөмөөгөө ингэж арилгадаг хүн байхгүй. Энийг яг авч үзмэр санагдаад тэгээ би нөгөө өмнөх бичлэгэн дээр хэлжсэн акрил дээр би сайжрах гэж хичээж байгаа гэдсэн шүү дээ. Тэгэхээр тэрэндээ зориулаад ийм хөөрхөн мини сав гарчиж хөөе. Акрилны ликвидээ хийчин. Тэгээд акрил powder хийчин. Хөөрхөн биш гэж юу. Гэтэ магадгүй энэ powder зохихгүй байх зүгээр акрил ликвидээ хоёул ингэ хийчих байх. Тэгээд одоо ингэдэж штэ акрил ликвид чи ингээд хитрхийх ороод гарчхаараа ингээд өтгөрхгөөд идэв штэ тий дуусаад өтгөрхгөөд тэрэнгуут нь ингээд цаг алдахгүй шууд энэ шингэн рүү хийждэг ч юм уу тий ингэж эхэлж болох юм шиг байна. Хөөрхөн сав байгааз. За энэ болохоор ингээд бант юу нөгөө нэг Иесус юу ч гэдэг. Энэ зүгээр юм charms гэхгүй. Тэгээд энэ болохоор энэ airbrush хэрэглэхдээ хэрэгэлдэг. Гэхдээ амар далаацтай airbrush ашиглах шаардлагатай бол үнэхээр хэрэглэх хэрэгтэй байдаг шүү. Амар хамгаалдаг тийм. Хэрэггүй. За энэ нэг юм хүндрээд байсан. Энэ юу бэ? Энэ нөгөө юу шүү? Бас акрилны шингэн хийх боломжтой. Тэгээд нөгөө шууд тэр дараа өөрийгөө төгжээ явчихдаг. Тийм. Ийм зэрлэг. Би нэг бас жоохон үнэтэй авсан санагдаж байна. За ийм шилнэн. Тэгээд онгол чаддгүй. За энэ ямар тач энэ дээр нэг юм төмөр байгаа. За тэгээд дарддаг. Маргааш хүч ороод ирээд онгоолъя. Тэгэхээр би өнөөдөр орой хүртэл суудсан болохоор ядарчлаа. Магадгүй би ядарсан баг.
За энэ юу вэ гэхээр энэ зүгээр юу ч байхгүй. Би саяхан юм задлж хайцсан болов уу? Окей. За энэ бас пигмент байна. За энийг харцгаая. Nail charms юм. Charms юм уу? Энэ нөгөө юу вэ? Валентинд зориулаад авсан. Oh my god. Валентинд зориулаад авсан. Ийм бүхэнгийн 3D зүрхнүүд. Тэгээ энэ дээр би улаан ягаавтрыг бас авсан байгаа. Хөөрхөн санагдаад. За тэгээд энэ oh my god энэ бас амар гоё. Энэ та одоо ингэж харагдаж байгаа ч гэсэн үнэхээр гоё шүү да. Энэ харуулт болно. Энэ бас ингээ хумсных powder-нууд. Энэ болохоор бас especially юм том юу. Жохон том гэхдээ жохон сүртэй тийм нөгөө юмнууд. Cars билүү юу вэ? Энэ. За. Энэ бол би өмнө харуулсан. Надад үнээр таалагдсан болохоор би дахиад нэгийг авсан. Гэхдээ нэг хурдан ярих гэдэг юм лээ. Жохон хайр гамгүй хэрэглээд чанга манг дарахад л ярих юм билээ шүү. Түүнээс ч бусдаар бол үнээр хөөрхөн байгаа. Учираас би дахиад нэгийг авсан байна. Нөгөө юм бамбалцдаг. За бас шинэ хүн үдчиж магадгүй те. Би чи шинэ бод ийм би өмнө бас авч ирсэн шүү. За. Ийм powder ингэж үрдэг. Юм байна. Бас энэгээр ombre хийж болно чи өсвөл. За энэ. Хумсны powder. Энэ ямар сүртэй юм бэ? Багс юм бах та ганцхан. Сүртэй тоонд ирээвэ. Юу вэ? Би бол энийг өстой ойлгохгүй мэн. Би энийг бол юунд зориулж аваагүй. За энийг яг уу тухайн юм бодол. Энийг бол би яг амар байсан болохоор авсан. Энэ багсыг. Энэ ямар багс вэ гэхээр юу адаг? Эндээ итг за. Яагаад гэхээр би яаж яадаг вэ гэхээр за одоо чинь ингээд миний cuticle авдаг. Нэг cuticle авдаг юм хайж байна. За энэгээр яалаа. Бүр оролцсон. За энийгээ ингээд авж гин. Тэг ингээд арьс жоохон сүртэй арьсаар сүтэл хэрэгтэй. Энэгээр бас ингээд арьс чинь зөөлөн юм чинь. Энэ зөөлөн юмар бас ингээд сүртэлгэж болно. Яагаад гэхээр миний үргэлж хэрэгэлдэг юм болохоор нэг юм сайт хүн байсан байхгүй юу? Юмд орж арагдсан юм байна. Энэ. Миний дандаа хэрэгэлдэг энэ байхгүй юу? Би дандаа энэ 3 урандаа хийцдэг. Тэгээд хайчаа бариад сүртэлгэлөө авлаа байхгүй юу? Тэгтээ яг зүгээр зөөлөн хэрэгэлж үзэх гээд авсан. Гэхдээ магадгүй сойтог маань ч илүү дээр иж магадгүй. Гэхдээ яг хэрэглээд үзэх хэрэгтэй. Надад аль нь тохирохыг би олох хэрэгтэй. За энэ бас хумсны юу л ах л та. Энэ юу вэ? Нунтаг цаа шиг юм байна. За тэгээ миний энэ үнээр маш эрэлттэй хурдан дуустдаг учраас тусад нь би дахиад нэг авсан. Зөвхөн мөнгөлөг өнгийг. За алтаа ингээ надад 2 болчихж байгаа болохоор. За what is it? Энийг авсан байж хөөрхөн хараа. Сэргэлэн байж үү? Бэн шүү. Gift. Үнэхээр тод байна. Wow, гэтээ сайн байгаа. I hope нэр сайн байгаасаа тий. За, одоо тэгээ яах ингээ орох юм уу ишээ? Орсон. Wow. Энэ талаараа л хөдлөх юм ингэж. Тэгээд дээш болгочж болно.
Окей. Энэ бүр 10 заяа. 100 заяа. Хөөх юм аа. Nice. Тэгээ энэ болохоор хумсанд байж болох бүх тийм юу? Хумсны цаатлын өнгийг алдуулахгүй ирнэ наан пигмент өгдөг тийм powder-нууд ахгүй юу? Харагдаж байна уу? Би ер нь powder-нууд ер нь л тэг яг цаг тулсан үед айгүй юу явах боломжтой байдлыг өөрчлөх боломжтой зүйлс учраас би ингэ авсан байна. Энэ болохоор дан материал за мэдхгүй ерөөсөө яг бичигдсэн юм бол алга. Хумсных байх магадгүй. Энэ утасны дахиад нэг өөр жижигхэн оролттой байна. За. Oh my gosh. Би нэг дуу ашиглах гэж байгаамаа. Бас нэг юм гоё ялцтай юм заяа. За тэгээд ийм гоё бөмбөлөгнөл хараа. Гоё уутнасаа гарах бүр гоё харагдах юм болов та хэд. Нэг нь задарсан байсан биш юм шүү. No way. За хараа ийм шүү за. Тэгээд томоосоо жижиг хүртлээ байгаа бөмбөлөгнүүд. Тэгэхээр гаригийн юм хийхэд бас иймэрхүү юмнууд байх хэрэгтэй шүү дээ. За. За дараагийнх нь яг нөгөө энэ Tom Course юу гэдэг лээ. За энэтэй адилхан юмны алтлаг мөнгөлөг хоёрыг авсан юм байна. Энэ болохоор яг нөгөө бүр ийм real turn team яг ийм сувдан. Би энийг гараар хийж болно. Гэхдээ зүгээр энийг хийхэд би бараг 7-8 минут зарцуулна штэ тийм үстэй тэгэхээр авчи гэж бодоод авцсан. Энэ бол failдсан байна. Охиндоо өгч утсан дээр нь алгахаас too much бүр амар том. Гэтэ яг хуу миний бодсноос бүгд маш дайжгүй ирсэн учраас ганц нэг юм fail бол яах вэ те? Нэг юм мөрхүү fail бол яах вэ? Гэтэ too much юм дуртай хүмүүс байдаг. Like me. Тэгэхээр хэрэглэж магадгүй. За энэ болохоор бүр зэрлэг гоё совдон powder гэдэг шүү дээ. Гэтэ нэг юу? Powder та нэг тийм юм powder. Oh my god, энэ шилэн сая хагараад тэгээд унчиж байгаа юм биш. Хараа. Энэ юу гэдэг лээ? Glazed бол бас биш. Oh my god, миний гарыг хардаа. Иймэрхүү пигменттэй гэж байна. Пигменттэй. Энэ тэгээ хаяац юм бол oh my god, энэ бүр хагарчул яана. Бүр онгоохгүй шүү. Намайг айлгаж эхэлж байна. Энэ ингээ зүгээр за. Цагаан лав байна. За. Энэ ингээ зүгээр. Энэ бол жоохон аюултай санагдаж эхэллээ. Өөр сав руу султгсан дээр юм байна. Энэ амар хөөрхөн. Би нэг нөгөө Oconnail-ийн бодолтоос хараад ямар хөөрхөн бантдаг вэ гэж бодож исэн чинь Тэмүд байсан. Би нөгөө Oconnail гэдэг нөгөө юм захихтаа захий гэж бодож исэн чинь Тэмүд байсан байхгүй юу? Яа хөөрхөн маадтэй. Хэрэв Монголд та нар байгаа бол Oconnail дээр ичээд бодуулахад энэ бантдаг байгаа гэсэн үг шүү. Яа тэгвэл би тоочлоод харцсан учраас мэдээд байна. За. Бараг дуусчлаа. Одоо харуулъя. Энэ нөгөө нэг ягаантай удаантай зүрхтэй нэ. Хөөрхөн магаад 3D. Тэгэхээр энэ хоёрыг болохоор би өөртөө аваагүй. Хумсанд л авсан. Арга нь болно. Хэрэглэн. Энийг би 100 хэрэглэж байгаа.
За энэ болохоор super cute амар гоё тэнхэр өнгөтэй санагдсан болохоор авсан. Зүгээр Charms байна. Энэ болохоор зүгээр энийг ингээд зурж болно. Тэгтээ хамгийн гол нь энэ улаан энэ төр бүгд металлахгүй. Металл ингээл хоёр давхар ажил хийж яхаар улаан металл, алтан металл, мөнгөлөг металл банд учраас авцээ. За тийм байна. Тэгээд хараа ийм амар олон мини бантагнууд шар бас мөнгөлөг байгаа. Тэг авсан байна. За энэс би энийг өвөл хэрглэж болох юм байна. Ийм ялцснууд мөс шиг ялцсан. За энийг харъя. Нөгөө нэг хамгийн эхэлж харуулсан урт бантагны маань алтлаг өнгөтэй байна. Энэ бол ийм бантаг заяа. Тэгтээ хараа ийм хоёр сувдтайгаа зөвхөн. So much бантаг. Гэтэ хөөхөн байгаа зү тэ. Намайг бурхан өршөө, биднийг бурхан өршөөг. За ингээд миний юу дуслаа. Unboxing дуслаа. Тэгээ бүгдээрээ хитэн төгрөг босныг харцгаая. Тийм үү хаана вэ? 1664 хорон гинэ. 1664 хорон чинь 1664-ийг үрждэг нь 300 499 мянга болсон байна. Энэ авсан юм маань. За. Тэ нөхөр маань үзнэ. За тэгээд ингээ ер нь бол 499 мянга буюу тиймэрхүү мөнгө болсон байна. Тэгээд гоё. Гэтэ яг хуу би ингээд уудаад ч юм уу те ингээд ийм их юм аваад байгаа юм биш. Нэгт үнэхээр бүх трендийн шинэлэг юм болгон надад байх хэрэгтэй. Тэгжээж миний үйлчлүүлэгч юунаас ч хоцрохгүй. Би өөрөө ч гэсэн үргэлж ийм гоё бэлэн байдал, бэлтгэлтэй те үргэлж ажиллагаатай ийм сэрэг соргог байна. Хоёрт YouTube байгаа болохоор багадгүй би ийм гар татахгүй ингээд ийм аваад байгаах. Тэг гоё юм харуулах гад, өөрөө бас ярих гад, өөрөө бас юм үзэх гээд те. Тийм байна. За тэгээд хамт байсан баярлалаа. Дараачихаа видеогоор уулзцгаая. Тэгээ бас нэрнгээсээ хүсвэл subscribe дараарэ. Тэгээ би энэ хилдэггүй. Энэ баг миний нэг дахь удаагийнх уу, хоёр дахь удаагийнх уу. Тийм л дараарэ. За баярлалаа. Баяртай.